2019 оны 12 дугаар сард бүгд найрамдах Хятад улсын Ухаан хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаагаар хүмүүс өвдөж эхлэв. Ингээд уг өвчнөр өвчсөн хүмүүс дээр шинжилгээ хийхэд SARS өвчний халдвар үүсгэж төрлийн шинэ коронавирус болгон тогтоогдож хожим нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас SARS-CoV-2 буюу COVID-19 хэмээх нэршлиг өгсөн байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлбарлаж байгаагаар COVID-19 сарсан багуухаагаас аль нэг завсрын амтанд талдаж тэгээд хүн талдсан гоц халдварт өвчин бөгөөд зарим хүмүүс COVID-19-ыг лабораторийн гаралтай байж болно нэмэн үзэж байгаач энэ нь баталгаатай мэдээлэл биш бөгөөд эрдэмтэд одоо хүртэл COVID-19 өвчний их үүсвэрийг тогтоож чадаагүй байна. Тэгвэл 2019 оны сүүлээр гарсан энэхүү өвчин 1-р сараас дэлхийн нийтээр асар их хурдтай тархаж сар дахлын хэмжээнд очсон бөгөөд 2025 оны байдлаар нийт 704 сая гаруй тохиолдол бүртгэгдэж 7 сая гаруй хүн уг өвчнөр амь алдчих. Хүн төрөлхтөн түүгийнхээ явцад хар дахал, спан ханаа, доох, COVID-19 зэрэг олон тахал үүсгдэг өвчнөд нүүр тулж байсан бөгөөд эдгээр дахлын улмаас хэдэн тэрбум хүмүүний амьнаас ирсэн байдаг. Хэдийгээр орчин үеийн шинжилгээ ухаан техник технологи хөгжсөн ч гэсэн байгалийн хүчин зүйлс биднээс илүү хүчрэх байсаар дараагийн аимшиг цар тахал үүсгэж өвчнүүд хүн төрөлхтөнд аюул заналхил учруулсаар байна. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ бид COVID-19 шиг дараагийн цар тахал хизээ дахин гарч ирж болох тухай ярьж өгөх болно. COVID-19 шиг дэлхийн нийтийг бүрхэн авсан өвчин хизээ гарч ирэх болов. Хаанаас болон юунаас олж уг өвчин үүсэх вэ? Үүний эсрэг хүн төрөлхтөн бэлтгэдэг байж чадах уу? Хэрвээ энэ асуултын хариултыг мэдээр байгаа бол манай бичлэгийг дуустал нь үзээрэй.